За хай зөвшнүүд та нартай бүр маш гоё мэдээ дуулгах чинь юу вэ гэхээр 8 сарын 15, 16-ны өдөр буюу энэ хагас сайн бүтэн сайн өдөр Сүхбаатарын талбай дээр Япон фестивал Монголд гээд маш том фестивал болох жогоо. За энэхүү фестивал дээр мэдээж маш олон сонирхолтой Япон улсын pop соёлтой холбоотой зүйлс болохоос гадна манай Kero Store маань тустай бүүттэй оролцож байгаа. За энэхүү бүүтэн дээрээ мэдээж би өөрөө очоод 8 сарын 15-ны өдөр би 3-аас 5 цагийн хооронд буюу ердөө 2хан цаг байна. Тэгэхээр 8 сарын 15-ны өдөр та бүхэн надтай уулзахыг хүсэх юм бол Kero Store-ийн бүүтэн дээр ирж болно. Тэгээ миний зүгээс мэдээж бас хоосонгүй та нартай зориулаад нийтдээ 60 суглаа бэлдсэн байгаа. Тэгээ манай YouTube-ийн үнэхээр үнэнч үзэгч мөн үгүй юу гэдгийг хоёрхан асуулт асууж шалгаад үнэхээр мөн бах юм бол шууд суглаагаа суглаад бэлэг авах боломжтой. Тэгээ 60 суглаанд бүгдээрээ бэлэгтэй. Мөн Kero Store-оос та бүхэн 50,000 төгрөгийн худалдаа авалт бүрт хүссэн фигурыг сонгож авах эрх нэг аниме подвалк худалдаа авсан хүмүүст за хүс шингээдэг аниме подвалк бэлгэн дөх юм байна лээ. Тэгээ олон гоё сонирхолтой зүйл хүлээж аваа учраас та бүхэн 8 сарын 15-ны өдөр надтай уулзахыг хүсэх юм бол 3-аас 5 цагийн хооронд хүрээд ирээрэй. Тэгээ хамтдаа гоё хөвгөлтэй бай. Зураг даруулъя. Надаас бас хүссэн асуултаа асууж болно. За тэгээ дэлгэрэнгүй мэдээллийг миний Instagram хаягаас болон Kero Store-ийн Instagram хаягаас аваарай. Баярлалаа. Чөтгөрийн сүйт бүсгүй 5-6 дугаар анги. Рея Юзуг үнсний дараа өөрийн сэтгэлээ дахин илчилж уулзаад удаагүй байгаач чиний төлөө өвхөн хатна гэж байгаад уучлаарэ. Хэдий итгэхэд хэцүү ч ихсэн би цаг хугацааны аясаар харуулнаа гэхэд Юзу маань өмнө нь нэг залуутай үерхэд тэр нь Карен дүүдэн дуурлаад хаягдсан да. Тэрэн шигэ бодоод тийм байвал яах юм гэж авдیں۔ Рея шок. Арайчдээ Юзу минь чи намайг тэр хачин бацаа мэттэй харьцуулна гэж юу? Өмнө нь чамд өөр хүн байсан гэдгийг сонсоход маш хэцүү байна сэтгэл минь. Цаашдаа бүх зүйлээ чамдаа л зориулна. Үнэхээр чамд мөнгө хэрэгтэй байгаа бол миний ажилд тусал би чамд цалин өгье гэснээр Юзуч зөвшөөрөөд ямар тач сургалтын төлбөрийн тал дээр дахин санаа зовох хэрэггүй л болж ах шиг байна. Бүх зүйл жигдэрсэн учраас Юсу хичээлдээ явах гинэ. За тэгээд мэдээж хайртай бүсгүйгээ юу гэж газар гიშгүүлэх хэвдээ шууд л хувийн машинтай хүргэж өгч манай хүн ч одоо хүртэл итгэхгүй сургууль руугаа алхлан ангид ортол ангийн хүүхдүүд нь их л ийдэг хүлээж авж гин. Удалгүй Токо Нянкчи хоёр ч гаднаас орж ирээд жаал жуул юм ярьж идэл Токо яран дундаа аргагүй штий миний найз чинь төгрийн сүд бүсгүй штэ гэд хэлсэн биш. Ангийнх нь хүүхдүүд бүгд сонсоод шок. What Yuzu baby чи сүд бүсгүй болцсон юм уу? Ацтай бэ хөөх юм уу харъя гэ болдгоо. Yuzu зураг хүргэн байхгүй гэсэн ч Токо айл хэдийн зургийг нь авцсан харуулаа надын. Нөгөө эднэстээ харсан даруйдаа ухаан алдаж унлаа. Пүү ямар хөөрхий юм бэ зураг шиг уран баримт шиг юм бэ. Яаж зургийг авсан гэсэн чинь Токо өмнөх өдөр нь зургийг нь өөрөө асууж агаад дараад хариуд нь Юзугийн зургийг өгнө гэсэн чинь буун баяр болоод зөвшөөрсөн болж л таарсан. Хичээл эхлэх цаг болсон чинь нөгөө хоёр игдүүтэй жижигэн чөтгөрүүд гарч ирээд охтууд чинь харж игдүүн хүрээд багш нь хүртэл сургууль дээр тижээвэр амтай авчирч болохгүй гэсэн ч нэгэнт аваад ирсэн бол одоо яалтай билээдэл гэж байна. Арай гэж цайны цагаараа хоолоо идэх гээл байж идэл тусгай тоогоо чи хийж өгсөн хоол тасархай амттай. Гэтэл Токо гинэт чи тэнд гайгүй байгаастай найз танаа хүн чи өөр хүнтэй сүү тавьсан тэр сүү тавьсан гэдэг байгаа хүн чөтгөрүүд дундаа алдартай маш үзэсгэлэнтэй ухаантай хүчтэй Сакурако гэх нэгэн байдсан мэнлээ гэдیں۔ За энийг сонсоод Юзу нөгөө шархалсан сэтгэл нь дахин сэтэрч байгаа юм л та. Харин Янкчи нэг сайн нисэлж аваад хайрушка битгий буруу ойлгуулад байгаа ч дээ. Ер нь бол штэ. Аякаши нар Аякашитайгаа л гэрэлдэг. Тэр тусмаа танай хүн чинь дараагийн гэр бүлийн тэргүүн учраас гэр бүл нь ярилцаж байгаад хань болох нэг шийдэж өгдөг. Тийм баг гэрээний шахуу сүд бүсгүй Сакурако байхгүй юу? Яг уу хамгийн том салаа гэр бүл Киямагийн охин овгийн эмэгтэйчүүд дундаасаа Реятай нас ойролцоо сүнсний хүч нь хамгийн өндөр учраас л сонгогдсон. Тэрнээс иш одоо сүйд бүсгүй нь гараад ирсэн байхад тэр асуудал бол юу ч биш л гэж Нянкчи тайлбарлаж өгдгөө.
Янкичид ч гэсэн сүү тавьсан Аякаши байсан бөгөөд Токо гарч ирсэн учраас шууд сүүгээ цуцлсан юм байна лээ. Ерөнхийдөө Аякаши эмэгтэй энгийн хүн эрхтэйг сонгох тохиолдол маш цөөн, шаардлага нь өндөр. Тэднэрт бол хамгийн чухал зүйл нь сүнсний хүч болон эд хөрөнгө. Тиймээс хүчгүй энгийн эрхтэй хүнийг барагтаал сонгодгүй юм байна. Тэрч болоогүй Аякаши нарын дунд байх сүд бүсгүй талаарх ойлголт нь хүртэл одоо болтол бүрэн тайлагдаагүй байгаа. Ямар нэгэн сүнсний хүчгүй хэрнээ хүчтэй Аякашиг төрүүлж чаддаг. Бас яагаад Аякаши өөрийн сүд бүсгүйгээ мөн гэдгийг нэг удаа хараад л мэдэрдэг гэх мэт зүйлийн утга учир одоо хүртэл тайлагдаагүй байгаа юм байна. Юусоо тэгээд бодно л доо. Хөөх юм өмнө нь хальч ахуу иргсэн залуудаа угаасаа сайн байгаагүй, багасаа хинт ч хайрлагдаж байгаагүй, түүний мөрөөдөл нь зөвхөн хин нэгэнд чин сэтгэлээсээ хайрлуулах байсан. Одоо харин тэр хүн гараад ирсэн байхад ингэж олон толоо юм бодохгүйгээр өөрөө ч ихсэн хичээх хэрэгтэй учраас сайн сүйд бүсгүй болж Реягч бас хайрлагтал дээр суралцахаар шийддэг. Хамгийн наад зах нь гэхэд Рея маш том группийг хариуцдаг тул хоолойч идэх заагүй байд юм байна. Энэ үеэр Такамичи ирээд та эзэнтэнтэй хамт хоол ундыг нь идж байгаач тэхүү өөрийгөө юроосо бодохгүй бори бохис хийхгүй л ажиллах юм. Таныг хэлвэл ойлгоно гэдэм байна. Энэ бүх хугацаанд Такамичи манай охиныг амар ширтээд ахаар нь Юзу өөрт нь дургу гэж ойлгоод байсан ч үгүй. Энэ үгийг хэлж болох хүн мөн үү биш үү гэдгийг ясыг нь цайдал шалгасан байгаа юм л та. Тэгээ Юзу ч дуртай гэх чинь зөвшөөрнө. Гэхдээ Юзугээс яа харахгүй төрүүлээд олон жил хамт ажилласан болоод ч тэрүү юу хэрэгтэй, юу хэрэггүй, ямар зан ааштай нь бараг нүдэ ирмэх төдийд л мэдээд байгаа болохоор Юзу ч гэсэн би юугаараа туттын хичээнэ л гэж байна. Угтаа бол бүхэл бүтэн тэргүүний гэр бүлээс гаралтай Реагийн сүд бүсгүй ажил хийх бай тухай алхаад явж болохгүй мэн. Зүгээр л эрхлээл халамжлуулаад хайрлуулаад дэлжит л уйлал байж ивэл болох байтал Рея Юзугийн хүсэлтийг өөрөө хүндлээд ажилдаа хальж ахуул туслуулж байгаа. Энэ хоёроос их нилэн хүй. Ямар нэгэн зүйл Реягаас гуйхтаа зөвшөөрүүлэхийн тулд заавал үнснэ гэд тохирсон байдаг нас. Юзу маань тэгээ үнсэж чадахгүй ичиж улаагаад хөгөөж ирнэ. Үзэгдэл шилжихэд Такамичи Рея хоёр анх уулзсан тэр өдөр рүү очиж чинь Такамичи бүр багтаа ирээдүйн тэргүүн болох Реягийн төлөө зүтгэх хүндэт үүрэг авсан бөгөөд тэр үед хүүхэд байсан болохоор Реяд үйлчлэн гэхээр бүр зэвүү дург нь хүрээлээж. Гэхдээ энэ бодол нь Реяг харсан мөчөөс эхлэн сарнин алга болж зүгээр л энэ хүний төлөө насан туршдаа зүтгэхэд хизээж харамсахгүй мана гэсэн бодол төрсөн байж үүнийгээ эргцүүлэн бодож идэг. Харин сүд бүсгүй Юзу дээрээ манай Рея чинь битүү бэлэгсэлд барьсан ирж шүү. Бүр арай л их бэлэг байна. Эхнээс нь задлаад үзвэл 1 нас, 2 нас, 3 нас, 4, 5, 6, 7 нас гээд нийтдээ 18 нас хүрэх хүртэл жил бүр өөх байсан 18 жилийн хугацааны бэлгээ өгж байгаа юм байна. Учир нь хайртай хүнтэйгээ арай л эрт учирч чадаагүй 18 жилийн дараа учирч байгаа болохоор бүгдийг нь нөхөж өгч байгаа байх нэ. Энэ бүх хугацаанд төрсөн өдрөө гэр бүлтэйгээ ганц ч удаа тэмдэглэж баярлаж үзээгүй Юзу маш их тогтоолж талархаж асгартлаа л уйлна. Ийм их сэтгэлийг нь авчаад хариу өгч чадахгүй ч гэсэн өөрөө ямар нэгэн бэлэг өгөхийг хүссэн ч Юзугээс зүгээр л миний уруул дээр үнсчих гэж авсан. Яг хайртай эмэгтэйгээ цаашлуулаад тоглоод байгаа байхгүй юу? Гэхдээ энэ үеэр нь Юзу хацар дээр нь шоп хийдэл үнсээд би бинийгээ чангаас чанга тэрвж халуун дулаан мэдрэмжийг авч байна. Харин энэ бүхэнд галзууртлаа уурлаж стресстэж байгаа нэг хүн байгаа. Тэр нь Такамичи. Би бүр өөрөө шоконд ороод гаднаа айгүй тайван байгаад байсан чинь яг үндэ Юзуг Реягаас үнэхээр харамлаад эзэнтнээ хамгаалаад байгаа юм лээ. Гэхдээ нөгөө Карен энтер шиг атаархуу байдлаар биш. Рея эзэнтэндээ бүр маш үнэнч нандиндаг болохоор хаа хамаагүй охин ирээд наалдаад тэрвэрэд байгаа учраас тасаж өгөхгүй л байгаа гэж бодсон. Гэтэ мэдхгүй цаашаа яах юм аа. Тэгээд Сакурако дээр Рея сүд бүсгүйгээ олсон болохоор сүүгээ цуцлах талаар мэдээд амжуулахаар ирсэн байдаг. Сакурако бол үнэхээр үзэсгэлэнтэй сүүгээ цуцлах гэж байгаа мэдээг ч гэсэн их л тайван хүлээж авч байна. Нөгөө талд манай хоёр чинь их л нялуурдаг болчихжээ. Реяч Юзуг бэлэгсэлтээр ерөөсө тасраахгүй, Юзу сүултээ бүр уйдаад харшийн цэвэрлэгээ энтрийг хийж байгаа л харагдчих шиг. Гэтэл Кияма гэр бүлийн хамаатнуудын уулзалт болж Реяг тэдний гэр бүлийн Сакуракотой тавьсан сүйгээ цуцалсанд бүгд дургуйлхэн уурлаж байна.
Сакурако харин ахтаа андан "Өө ахаа би ерөөсөө харамсахгүй байна. Бас сүд бүсгүйг нь ч үзий ядахгүй. Болох ёстой зүйл болдгороо л болсон байх" гэж байснаа. Ахыгаа явсны дараа тэр Реагийн сүд бүсгүйгээд байгаа жирийн охинд хэрэг хэмжээ гэж ямар байдгийг ойлгуулж зааж өгөх ёстой юм шиг байна тийм үү эдэргээд эвгүй хорон санаалаад эхэлдэв. За тэгээд Юзу хичээл дээрээ нөгөө хоёр жижигэнч дөрүүдээ авчирдээ штэ тий. Ангийн хүүхдүүд нь бүр үнэхээр дуртай хувцас сунар хойж өгдөг болсон байдаг. Токо өмнө нь Юзуд Нянкичигийн талаар үерхлийнхээ талаар нэг их ярьдгүй байсан. Юзуд хүн тусах гэж бодоод одоо л яста яаж нээж нь хосын харилцаа нь хэр байна гэж асууж гарна. Токо дунд сургуульд байхад нь гадуур явж байхад гинт Нянкичи ирсний "Чи миний сүд бүсгүйгээд чичрээд байсан" гэсэн. Тухайн үед бол Токо яана яг гаш тонтой хүн байна гэж бодоод зүхтаад тэгсэн гэрийнх нь үүдэнд ирсэн өдөр бүр бэлэгсэлт бариад л гүгээд ажилтаа хөөх юм. Тэгэл ер нь анх танилцаж сүүлдээ тасаа тайртаа дуртай болсон юм бэ лээ. Гэхдээ тийм ч хурдан биш л дээ. Нянкичи өдөр болгоо ирээд эхэндээ нүвэр өгдөггүй байсан ч явандаа яриа нийлээд баг багаар ярилцдаг болсон. Нэг өдөр харин өглөө бүр ирдэг байсан Нянкичи гэрийнх нь гадаа ирээгүй, сургууль дээр нь ч ирэхгүй, оройч тосож авахгүй, гайхаад ажил шаал өөр охинтой гадуур алцганаад инээгээд явж байдیں۔ Тэгэл Токо амар уурн хүрэл очоод ганц шанаадаа л авсан гэсэн чинь тэр хамт явж исэн эмэгтэй нь ээж нь байж байсан болж таардیں۔ Тэр л үед Нянкичи хэрвээ өөр хүнтэй явж ивэл үнэхээр уурн хүрх юм байна. Тэр хэмжээний хайртай болсон гэдгээ Токо ойлгосон гэдэг. Тийм болохоор Юзу ч гэсэн хизээ нэгэн өдөр энэ хүнтэй л би насан туршдаа байх ёстой юм байна гэсэн мэдрэмж төрөх хүртлээр хугацаа хэрэгтэй. Тиймээс тэр хүртэл битгий өөрийгөө хүчлээрэй гэх мэт хайрын зөвлөгөө Токо өгч идэг. За тэгээд өнөөдөр Юзу өвөө эмээгэндээ очиж хонох учир Рея хүргэж өгөхөөр иржээ. Охтууд ч цонхоор хараад унаж тусж гин. Рея бас Аякаши нарын цугларалтанд явах гэж байгаа юм байна. Тэндэн сүүлийн үеийн сонио хачин зүйлсээ ярилцаж ууж иддэг найр маягийн юм гэхүүдээ. Жилд нэг удаа 2 өдрийн турш үргэлжилдэг гэсэн. Юзуштэй өвөө эмээгийнхээ гэрийнхээ наахан талд буугаад орох гэсэн чинь яат ч юм Реяд нэг тийм сонин мэдрэмж төрөө болдгоо. Юзу хараа өвөө эмээгэндээ орох мөчүүд түүнийг Сакурако буюу Реагийн өмнө нь сүй тавьсан байсан Аякаши хүлээгээд сууж идэг. Уулзаж яг яах ч юм бол тий. За ингээд чөтгөрийн сүд бүсгүй анимегийн 5 6 дугаар анги дуслаа. Дараагийн 2 анги гарсан даруйд нь хурдан ярьж өгөхийг хичээх болно. Тэгээд хэдүүлээ 8 сарын 15-ны өдөр Цүхбаатарын талбай дээр уулзцгаая. Манай Kero Story хасар маань баруун хаалгаар ороод 36 дугаар бүгд дээр байрлаж байгаа шүү. Тэгээд бүгдээрээ ирээрээ. Тэгээд Юкин 8 сарын 15-нд 3-5 цагийн хооронд та нарыг хүлээж. Зүрх